Тосгор хошооны дараа Батэрдэн нь 1992 онд анх ургамал газар тариалангийн чиглэлээр хоршоо байгуулж ижээ. Улмаар Сум орон нутгийнхаа малчин айл өрхүүдийг нэгтгэн хоршоо байгуулж өдгөө хөдөө аж ахуйн салбарт 30 гаруй жил ажилласан байна. Энэ хугацаанд хамт олонний удирдан зохион байгуулж хоршооны үйл ажиллагааг орон нутгтаа амжилттай явуулж буй түүний хөтөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гац одон хүртээлээ. Цасуудыг өвлийг өнтөө давж мал сүргээ боожуулд зах зээлийн одоо хүн амынхаа үндэсний хангамжид нийлүүлж ирсэн энэ олон жилийн нүүрийн хөдөлмөрийг үнэлээд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гац одон хүртэж байгаадаа маш их баяртай байна. Анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тухагсны түүхт 100 жилийн ог тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан 100 орчим хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид энэ өдөр төрийн дээд одон медаль хүртсэн юм а. Шагналыг Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөгт баяр гартуулж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж байлаа. Улсынхаа одоо эдийн засагт үнэтэй хувийн оруулж байгаа тухайн салбартаа үнж тууштай ажиллаж байгаа ийм одоо олон баялаг бүтээгчдийн төлөөлөл 100%-аар ингээд шагнагддаг ийм сайхан одоо цаг үе ирсэн байна. Тэгэхээр манай баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид бол бага хүйтээ урт хугацаатай зээл авахаас гадна төрийн одоо олон төрлийн дэмжлэгүүдийг урамшууллыг авахаас гадна бас жирийн баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдэр өөрсдөө одоо төрийн дээд одон медалаар шагнуулдаг сайхан үеийг одоо Монгол Улсын ерөнхийлөгч санаачлан үндэсний томоохон хөдөлгөөнүүдийг эхлүүлэн зарлуулан үр дүнгийн үзээд өнөөдөр явж байна. Улс эх орныхаа хөгжилд хувь нэмэр оруулж баялаг бүтээж хүмүүсийг бас зох хэмжээнд ажлын байраар хангаж байгаадаа баяртай байдаг. Маш их баярлалаа. Хөдөлмөрийг үнэлээд төрийн сайхан одонгоор шахсан маш их баяртай байна. Улсад 15 жил ажиллаж байна. Хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангах их бүлсэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа хөдөө аж ахуйн салбарын малчин тариаланчдад энхүү төрийн дээд одон медаль хүртээлээ.